хан хэдийн уулууд ерөөсө хан хэдийн уулууд чад хаашаашаа одоо ингээд хаашаашаа 300 км газар хамарч байна. Одоо энэ бурхан алдан орчиж байна. Энэ баг хэнти орчиж байна. Энэ бог таан уул орчиж байгаа байхгүй юу? Тий. Хуучинтай бол ерөөсө бүгдээ хэнти уул нэрлэдэг. Тий. А ер нь бол хэнтийн нуруу гэж нэрлэж байгаа. Бүгдээр хэнтийн нуруу гэж нэрлэж байгаа. Хаан хүнтэй уул гэж одоо манайхан өвгцөл ярьдаг байсан. А яг үүнд манайхан сүлдө үг хэлгийн явсараар хан хэнти уул болсон гэж. Манай хан хэнти аймгийн сүлдөө хан хэнти уул мань энэ сайхан уран бүтээлийг Монгол улсын ардын уран зохиолч Сарвал уян Монгол улсын ардын жигчин нэрт хөгжмийн зохиолч манай Инхтэй өвн хаяр бичсэн шүлгийн Сарвал уян ах бичсэн ийм сайхан уран бүтээл байгаамаа. нойлонхон сүндрэлнэ харатал хайрлан намзэ хайрладал дууланамзэ. Тэр нэгдүгээр бадган дээр бол ингэж байгаа шүү дээ. Үзүүр мөсөр шаширлсан хөхөл өвчин тэргүүнэ гэж байна. Шаширлна гэж байна. Шаширлна ойлгохгүй юм болов тийм ээ. Шаширлна гэж одоо нэг хөдөлж одоо нэг мөчнүүд хөдөлдөг шүү дээ тийм. Тэнийг хэлээд байгаа юм. Хөгжмийн зохиолчтой холбоон дээр очиж бүртгүүлгээд манай удирдаач жаама хэлэхгүй юу. За гоё дуусан, том дуусан чи наадхаа хөгжмийн зохиолчтой холбоон дээр очиж бүртгүүлээд ирэхсэн. Тэгээ би заа гэд очисон чинь Лусан шар багш суужсэн. Тэгээ луя багш нөгөөдгий чинь үзээд төгөлдөр орон дээр өөрөө гараараа тоглож үзчихэд чи чинь юу вэ аль нутаг вэ гэсэн. Би хэнтий гэсэн чи. За тийм баа. Ер нь хэнтий талтай өнөртэй дээ шүү. Сайхан дуулжээ. Их хэцүү шүлгэнд ямар сайхан аялгаа хийж байгаа юм. Энэ явна энэ сайхан дуу. Ёстой илүү дутуу өнгө надад шууд батлаад өгсөн. Үгээ батлуулаарай гэж хэлсэн. Нота авчиад батлуулсан нота авчиад сарвал дээр очиад өгшөө энэ үгээ батлуулаарай гэж хэлсэн. Тэр болно гэдэг. Сүрнж байгаа хэллээ нөгөө тэр. Энэ чинь их хүнд маш хүнд дуу хэн дуулах юм бэ гэж хэлж үзэж байна. Сүүе чинь одоо айхтар шүү дээ. За гэл. Гэтэ ер нь дуулал сайхан дуу юм байна. Дуулахад л хүн аялгаа хийж чадахгүй хаа гэсэн маяг хэлж ирсэн. Тэгээ тэрийг би сайн санаж байна. Зүгээр боддгийн шүү дээ. Тухайн үед бол ер нь бурхан халдун уулын тухай дуу миний мэдж байгаагаар бол гараагүй. А гэтэл яг бурхан халдун гэж гараагүй мөртлөө хан хэнти уулын гэж гардаг. Тэгээ үнэхээр та бүхэн ч гэсэн мэдж байгаа. Тухайн үед бол одоо энэ даралгцсан сайхан уулаа нэрийн бүтэн дуу тухай их хааныхаа нэрийг хэлж чаддаггүй. Ийм цаг үе байсан. Гэтэ уран бүтээл гэдэг нь өөрөө яндшгүй харагдаж байгаа. Өнөөдөр түүхийг зурж бүтэж үлдээж байгаа. Сайхан хайрхтын дууны эхлийн шанг татсан дуу би хан хэнти уулын л гэж боддог. За Хэнтэй аймгийн сүл дуу бол хан хэнти уулын дуу анх 1998 оны аймгийн 5 дугаар хуралдааны 9 дугаар тогтоолоор анх одоо аймгийн сүл дуугаар батламжилж хурлын тогтоол шийдвэр гаргаж за аймгийн одоо томоохон хурал бусад одоо хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр энэ одоо дуугаар эхэлж төгсөж явах ингэж одоо даалгасан юм тогтоолоор халагдсан дуу. За мөн одоо тогтоолоор аймгийн сүлд тугийг бас мөн хамтд нь ингэж баталж ирсэн. Аймгийн дуутай болмоор уралдаан зарлж байгаа гэдэг. Тэгээд очисон чинь 12 хөгжмийн зохиолчин 17 дуу орж ийн. Чи дуугаа оруулах юм гэхээр тгий гэсэн чинь за тэгээд 12 хөгжмийн зохиолчин 18 дуу орлоо гэж. Одоо Шарвах, Лусан Шарвга, Бадарчга ер нь манайхан өшөөч бүр гадны хөгжмийн зохиолчид бүгдээр орчихсон. Тий. Тэгээд л их том уралдаан болсон шүү дээ. Тэгээд тэрний дүнгийн сонсоогүй явж исэн чинь л над руу уцтаад л. За дуу чинь төрүүлсэн гэдэг. 7 шүүгч шүүсэн гэж. Тэгж мэдчихсэн. Тэгээ аймгийн хүндэтгэлийн дуу болсон гэдэг. Халуун илгэн нутагт хэн ч юм ярьж. Монгол түмэн даяарaan дуулдаг. Төрийн дуул шиг хөндлөж үздэг халуун илгэн нутгийг. А гэтэл хан хэнти уул гэдэг бол бүх уулуудын сүмбэр дуу болцсон.
тэгж одоо танигдсан, хүндлэгдсэн ийм дуу. Тэгээ энэ нь дуран бүтээлчүүн өөрөө ороод дуулчин гэхээр энэ шиг аз завшаан баяр баясгал гэж байдгүй юм байлээ. Тэгээ одоо сум орон нутгийн маань, аймгийн маань сүлд дуу боллоо гэхээр одоо үнэхээр их баярлж байна. Бурхан халдуун гэж одоо хэлдэг л байсан шүү дээ. Хан хинтийн уулын аймаг, хан хинтийн уулын аймгийн хушуу гэдээ яриад байдаг гэсэн. За энэ дууг бол бас шалгаруулах бас журмыг тухайн аймгийн иргэдийн төлөөстэй хурлын тэргүүлэгчдэр журмыг одоо бас гаргахыг даалгаж, за ингээд журмын дагуу энэ одоо Монгол Улсын ардын жүжигчин Энх тайвны ая, Монгол Улсын ардын уран зохиолч Саруул уянгийн шүлэг бүтсэн энэ одоо дууг анх Хинтээ аймгийн сүлд дуу болгож ингэж албажуулж ингэж одоо гаргасан байт юм аа. Эрдэнэбаатар гэж аймгийн дарга байсан тэр үед. Эрдэнэбаатар тэгсэн чинь тэр чинь айхтар хүн байхгүй өөрөө аймгийн дарга байсан. Тэгсэн чинь энэ дуу гараад ирвэл бүх сургууль заасан байгаа. Сургуулийнханд сурагчдад сургууль болгоны одоо нэг ханд байдаг байсан. Дуунууд нь Монгол Улсын төрийн дуул байна. За нөгөө талд нь хан хинтээ уулман гэдэг дуу байна. Ингээ үгтэйгээ. Тэгээ энэ ч ерөөсөн заавал сурах дуу гэдэг шиг яг нэг аймгийн сүлд дуу албан ёсоор болчихсон. За сургуулиас гадна албан байгууллагууд за бүх одоо сумдын соёлын төвүүд гэж одоо ингээ тайзны хоёр талд нэг талд нь ингээл төрийн дуул нөгөө талд нь хан хинтээ уулман байж гэнэ шүү дээ. За ингээд аймгийн иргэдийн төлөөстэй хурлаар сүлд дууга албажуулж тогтоол шийдвэр гаргасны дагуу бүх сумдуудад энэ одоо сүлд дууга сурах, за сумдын сургуулиудаар дамжиж өсвөр залуучуудад, за мөн сумын хүн иргэдэд энэ одоо аймгийн сүлд дууга сургаж, байнгын одоо дуулж ингэж одоо байхыг бас үйл ажиллагааг зохион байгуулсан. За мөн одоо аймгийн иргэдийн төлөөстэй хурал энэ дууг одоо эхлэл буюу төгсгөлд нь байнгын одоо хүртэл энэ одоо дуугаараа ингэж одоо эхлүүлж төгсгдөг ийм одоо уламжлалтай ингээд мөрдөгдөө явж байна. ногоор онхон хөглөрнө гэж байна. Хөглөнүүд чинь их чинь дан хөгшүүдээ тий. Хөглөрнө гэдэг үгийг бас юу вэ гэж гайхдаг баг. Гэтэл та хүмүүс бол нэг сайхан уулын оргил дээр гараад ялангуяа бурхан халдууныхаа оргил дээр гарчхаад эргэн тойрны уул усыг харах юм бол үнэхээр хөглөрж байдаг. Тэр нь бол новшолоод байгаа юм шээ. Тэр бол дээрээс одоо тэгж одоо зураг авдаг бол хайрхан маань тэр мэтлэн сүрлэг сүрлэгэр харагдах болоо гэж тэгж битсэн байхаа гэж би боддог. Тэгээд уртаагч. За наадах ч одоо хэн дуулах юм бэ энэ айхтар том дуу гэж. Тэгээ би тэгэхэд манай нөгөө залуу жаргал сайхан битээр Регулетто дөрт хоёулаа тоглолцсон байсан. Тэгээд жагаар нөгөө тийч би бас л та өгсөн чинь дуулчих гэдэг. За тэгвэл тгийгээ. Тэгээд энэ 26-нд уралдаанд орох гэж байсан. Харин яад гэдэг тэгсэн гоё шүү дээ. Тэгээд симфони оркестрийн шууд хийгээд манай хөгжмийн зохиолч Нацагдорж багш маань оркестрийн хийсэн. Тэгээд оркестроко бэлэн болоод залууж байгаатай бид нар сургууль хийгээд тэгээ уралдаанд нь орсон. Амьдараа дуулж орчихсон. Энэ уралдаанд бас энэ дуу маань айгүй сайн давхиад 2 дугаар харинд орсон. Дуулахад бол маш түшигтэй. Дээшээ доошоо нэг хүсрээд байх юм байхгүй. Алсуураасаа яваад ингээл тэгэл очдөг, оргилдоо очдөг. Тэгэл хүүрнж байгаа юм шиг буцаад ирнэ. Тэгээ нэг тийм магтаалах юм шиг тийм ээ. Тэр энэ магтаалын айзам химнэл, тийм үү? Ерөөлийн айзам химнэл, дуурын айзам химнэлийг хөдөө орон нутагт төрж өссөн миний хоёр ах шиг хүмүүс л нэгээ олж нөхөрлөж энэ дууг бичиж чадна. Тийм учраас бол аль нэг нь хөдөө орон нутаг, малын зах, баян хангаа уул усыг мэдрэхгүй хүмүүс бол энийг хөглөрн, шашрална гэж шүлэг бичиж бол амжихгүй. Ингээ бичсэн байлаа гэхэд анхны шүлгийн хэлбэрийг харахад бол дуу болно гэхэд бол маш хүндрэлтэй харагдаж байгаа шүү дээ. Дууны шүлэг шиг биш. Тэгэхээр энийг аялгуу оруулна гэдэг бол нөгөө Энхтэй ах маань өөрөө хөдөө орон нутаг, тэгээ уул усаа мэддэг, таньдаг, тэндээ бас таниулцсан хүү шүү. Тийм учраас бол энэ аялгуунаас өөрт нь эрэхтэй магадгүй манайхны хэлж байгаагаар бас оноолтоор ирсэн байхаа. 93 онд
манай дүү төгсөн төгс одоо соёл урлагийн их сургуулийг төгсөд өөрийн театртаа ирээд дуучнаар орсон. Хамгийн түрүү хан хэнтэй уулаа би дуулъя гэдэг Эрдэнэтийг чи бас дуул гэдэг. Тэгэд бид гуруулаа дуулъя гэдэг оркестртай. Гуруулаа оркестртай дуулаад гуруулаа Балжин гол тоглолтын дээр дуулаа тийм ээ. Тэгээд гуруулаа бүр өвөл явж Монголын хариуд Монгол телевизэд баяраа найруулагчаар энэ донд айгуу дуртайсан. Ерөөсөө наад хан хэнтийгээр чинь би бичдэг хий гэж ирж. Тэгээ бид гурыг аваад тэрэлж рүү явж. Тэгж анх бичдэг хийжсэн. Тэгээд 2004 онд манай их авраг бид нэр хамт явж байгаа. Манай аврагч бас энэ дунд айгуу дуртай. Ер нь явж байгаа л дуулахаар хан хэнти гэж дуулдаг байхгүй. Тэгээ аврагаа энэ дууг одоо хэдүүлээ клиптэй болгох гэсэн чи тгий гэл. Хинтээ нутгаас сүүлийн үед их амжилттай сайхан бүтээл төөрөөл гаргаж байгаа залуу уран бүтээлчтэйгээ хамт. Наранхөө, Чинболор, Батуулд, Чулуунбаатар одоо манай өмнө лэрийн энэ хэд манд дуулаа гээд тэгээ бид чинь анир дээр очиж анирын алтан уйгаар аранжировкийг хийлгэн. Энэ хан хэнтэй уулмын дууныхаа клипийг та хийх ажлыг бид нар бас мөнгө санхүүгээр олж энэ хэд маань та нэлээд сайхан зүтгэж яж. Тэгээ энэ анхны дууныхаа клиптэй болж исэн. Тэрнээс хойш бас нэлээд хэдэн жил болсон байна. Тэгээд авраг дуугаа сонсч чадсан ястаа сайхан болсон. За явж та нар зургийг авах. Тэгээ бид нар дадал Баяатраг. Тэгээд урагшаа чинь Баян утаг. Ер нь нэлээд олон сумдуудынхаа байгалыг оролцуулж клипээ хийсэн. Зүрмчр шашраасан өхөл хөвчийн тэргүүнэ уулын дугуулзарсан оргилын өндөр тэртэгээс уур орно зассан хүрм бүрдийн дэвэлтээс үтж шинжин харваа үнэхэр бахтэгэн аймаг хошуудан мансан алдар их сүртэн айл хотдын нүдэл шиг алсын улс дагалдхан халахын цонтай аврагыг харшгүй хүчэнд бишэрсэн хамаг облы цуа ханаран мөргмүгэн I
тунмхи аван тэлгэх хурдаараа асар тэнгэрийн завсаар эсэн дуудын ондоцоноо айхан босоод амьдрах шиг эгдгүй сонирхон бүрээр хүмүүн ертөнцийг бишрүүдсэн эзэн богд чингсэн миний дэгэсэн хангаада энэд Монголын нутагта Эрдэнэт гавьяа Төвшинлөгс гавьяад Инх 50 ардын жүжигчэнд уулзсан. Араас нь Чимболор, Чулуунбаатар, Наранхуу, Батбол тэгээд ингээд 4 ах маань уулзсан. Яг миний үед би одоо үеийнхээ 3 найзтай ч юм уу 4 найзтай дуулсан гэсэн одоо нэг мөрөөдөл байна шүү дээ жижигхэн тий. Тэгжээснэ ерөнхийдөө бол энэ бол мэдээж ийм жижигхэн ийм явцсан бодлоор бас бүтэх ёстой дуу биш вэ гэж би бодсон байхгүй. Харин сая одоо аймгийн 100 жилийн ойгоор манай дөө одоо наран гэрлийн ундрал маань над дээр хурж ирээд аймгийнхаа дууг ерөөсөө айгуугой том мастай маш сайхан томруулж хийя гэдэг. Тэгэл та гэсэн чинь би өөрөө продюсерлаад би өөрөө найруулаад зохион байгуулна болох уу гэхээр тэгээд тэгсэн. Тэгээ манай наран гэрлийн ундрал маань энэ дууг их сайхан зохион байгуулсан. Тэгээ одоо энэ дээр бол заавал хэлэх хэрэгтэй. Манай Нутгийн зөвлөлийн дарга Идрбат гэдэг нь улсын хурлын гишүүн байна. Тэр хүн бол одоо маш итвэх санаачлагтай оролцсон. Энийг бол бүр тодтогч хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн үед бол яг биднэрт итгээд бид чинь олон удаагийн уулзалт хийлээ шүү дээ. За яг ийм дуу болох гээд байна. Ийм ажиллагаа явагдах юм аа. Ийм олон оркестр бичигдэн, хоор бичигдэн. Ингээ маш том ийм уран бүтээлийн ийм ажил болж байна. Тэгэхээр энд бол мэдээж хөрөнгө мөнгө санхүү шаардлагатай. Тийм учраас манай Нутгийн зөвлөлийн хамт олон бол энийг шийдэж өгсөн. Тэгээд 40 гаруй дуучин энэ дууг дуулсан. Хан хинти болоо. Тэгэхэд мөн цаана хангаагаал үлдэж ирж шүү дээ. Ахаа ч нэг 40 юм уу 50 дуучин дуулч тийм орон зай үлдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дууны өөрийнх нь цар хүрээл тэнд харагдаад байгаа. Ахаа ч ард нь уртын дуу нэмсэн байж л одоо төрөлгийг хэлж шүү дээ. Байжлах жишээтэй дахиад ч одоо нэг бадаг ахаад нэмээд дуулсан ч тийм урттахааргүй. Тийм цар хүрээтэй дуу болсон байдаг. Тэгээ бүх уран бүтээлчдийгээ одоо яг нэг хуучны бүхэл сайхан дуучтайгаа залуу үетэйгээ ингээ оруулж чадсан дах баяртай байт. Мэдээж эрийг тэнд бол амбицтай дуучин байх юм бол хэцүү шүү дээ. Ганцхан мөр дуулж байгаа хүртэл байна шүү дээ. Тийм ээ. Бүр зарим нь ганцаараа дуулахгүй дөрвөлээ нийлээд дуулж байгаа юм хүртэл байна. Ер нь Хэзэн бог Чингис хааны төрж мэндэлсэн үлгийн нутаг энэ хан хэнти авал хан хэнти нутаг хан хэнти нутгийн ард түмэн энэ бүхэн бол бүгдээрээ л багтж байдаг гэж бид ойлгодог. Хэнти нутагт төрж ирсэн нутаг усаараа олон төмрөөрөө бахархаж омгшж идэг ийм хүний хувьд бол энэ дууг сонсоход өөрөө ирэхгүй нэг өлмий дээр өндөлзмөр юм шиг ингэж санагдж идэг. Нэг хэмэр цог зулбаа сэргэж идэг. Ийм сайхан уран бүтээлтэй. Бас нэг зүйл юу гэхээр одоо бид нар яаруу энэ дууны клипийг хийх хэрэгтэй. Яагаад үг гэхээр одоо эн чинь яг үүндээ хатуу гэл гэдэг нь чинь цаг хугацаа маш хурдтай явж байна тийм ээ. Тэгэхээр одоо ахмад уран бүтээлчд байна. Тийм учраас бид нар яг энэ одоо байгаа цаг үе дээрээ боломжтой цаг үе дээрээ газ клип хийх хэрэгтэй гэдэг дээр л одоо миний одоо сэтгэл их одоо яарч явдгийг.
хөл хөвчийн тэргүүнээс үл уулан дугалзарсан оргилын өндөр тэртэгээс Уур орнодосон хүрэн бүргэдийн дэвэлтээс үтж шинжин харвал үнэхээр багтайгэнэ ханхинти ууламэн наран ханхыларна ойлон сүндрэхнэ хараадам хайр намзэ хайрладал дууд намзэ Хошууд амсан алдар иксүү хурдтаа Айле хотолын үдэл шиг алсын олсон дагаад халхын цуутай аваргуудыг аршгүй хүчиндээ шаарсан хамгаалын цугаа анрын бүргүүгээ ханхинти уулмэн Агаарон хөнгөгдөрнө ойдон хүн сүндэрэнэ Арадан хайр намзэ хайрладал дууд намзэ тавьсан алтан сумыг шившээ аруун дэди шүтэни амин сүнсэн орсон армаг тумны хин аван тэлгэх хурдаараа асар тэнгэрийн завсаар нисэн дуудэн хондоцно эргэн гадуурын антад эргэж босоод анграши эргэн саньхан дүрээр өмнө цэг бишрүүлсэн эцэн огд чигсэн миний гэсэн хангана Энэл Монголын нутагта дөрвөлжлөн